энэ өдрийн мэндийг хүргэж байна. Өнөөдөр манай асуулт хариулт боломжийн маань 4 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Эхний асуултын хувьд орц, лифт, орон байранд хамаарах уу гэдэг асуулт байна. Тэгэхээр орон байр гэдэг ойлголтод ямар зүйлс хамаардаг вэ гэхээр хүн байнга төр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урт, зочид буудал, амралт, цовдлын газар, суслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж тайлбарласан байна. Бидний хувьд бол орц, лифт нь өөрөө орон байранд хамаарах уу гэж асууж байгаа учраас саяны тодорхойлолттой харьцуулаад үзэх юм бол хамаарахгүй мэн гэдэг нь ойлгомжтой. Харин орц, лифт нь өөрөө ямар ойлголтод хамаарах вэ гэхээр орон сууцны өөрөө өмчлөгч нарын дундын өмчөнд хамаардаг байгаа. За дараагийн асуулт И баримт нь худалдаа авах гэрээний бичгийн хэлбэр мөн үү гэсэн асуулт. За тэгэхээр иргэний эрхцүүдд бичгийн хэлбэр гэсэн нэр томьёо байдаггүй. Тэгэхээр энэ нэр томьёогоор өөрөө бас хэлэх нь төдийлөн бас тохиромжгүй байх. Иргэний эрхцүүд болохоор гэрээ буюу хэлцлийг амаар эсвэл бичгээр хийх боломжтой. Тэгэхээр энэ тухай илүү наривчилж тайлбарлая гэж бодлоо. За энэ тухай бол иргэний хуулийн 43 дугаар зүйл дээр заасан байдаг. Амаар хийх хэлцлийн хувьд бол тухайн одоо гэрээний харилцаанд оролцож байгаа хүмүүс нь бие биендээ хүсээ илэрхийлсэн хүсэл зоригоо заавал баримт бичгэн дээр буулгах шаардлагагүй байдаг. Зүгээр л харилцан ярилцаад тохиролцоод гэрээ байгуулна гэсэн. Энэ хэлбэрийг болохоор амаар хийх хэлцэл гэдэг. Харин эсвэргээрээ бичгээр хийх хэлцэл гэдэг нь талууд хүсэл зоригоо заавал баримт бичгэн дээр буулгаад гарын үсэг зурсан байх хэрэгтэй. Бичгээр хийх хэлцлийн урьдчилсан хоёр нөхцөл байдаг. Нэгт талууд хүсэл зоригоо баримт бичгээр заавал буулгах хэрэгтэй. Хоёрт тухайн тэр баримт бичгэн дээр гарын үсэг зурсан байх хэрэгтэй. Энэ хоёр нөхцөл биелсэн тохиолдолд талууд гэрээгээ бичгээр хийсэн гэж үздэг. За жишээлбэл иргэн Бол гэдэг хүн И мартад өндөг авахаар орлоо гэж бүгдээр бодцгоо. Болд 10 ширхэг өндөг аваад касс дээр очлоо гэхэд тухайн худалдагч маань Болдыг кассан дээр ирсэн учраас өндөг авах санал илэрхийлж байна гэдгийг ойлгоно. Өөрөөр хэлэх юм бол Болд нь үйлдэлээрээ өндөгийг авах саналаа худалдагчид тавьж байгаа. Худалдагч тухайн өндөгний үнийг хэлэх буюу гэрээний саналын хариуг хэлж байна гэсэн. Тэр саналын хариуг Болд зөвшөөрсөн тохиолдолд тэр хоёрын хооронд худалдаа авах гэрээ амаар байгуулж байна гэсэн. Ямар нэгэн бичиг өгүүлэх ямар шаардлага. Амаар байгуулсны дараа худалдагч нь И баримтыг авч буюу Болдод өгдөг. Тэгэхээр И баримт нь амаар хийх хэлцлийн үндсэн дээр үүсэж бий болж байгаа баримт бичиг гэж ойлгож байна. Өөрөөр хэлэх юм бол амаар хийсэн хэлцлийг нотлох баримт бичиг гэж ойлгож байна. Дараагийн асуулт бол эрүүгийн процессын тухай асуусан байна. Эрүүгийн процесс гэдэг нь өөрөө маш өргөн хүрээний ойлголт учраас хамгийн чухал гэсэн хоёр ойлголтын тухай тайлбарлая гэж бодож байна. За эхний ойлголт бол хэрэг бүртгэлт. Энгийнээр тайлбарлах юм бол мөрдөн байцаагч цагдаа, тагнуулын байгууллага, авилгатай тэмцэх газарт гомдол мэдээлэл ирээд тухайн үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг тодорхой хэмжээнд агуулсан гэж үзэх юм бол мөрдөн байцаалт руу шилжүүлэх хүртэлх үйл ажиллагааг өөрөө хэрэг бүртгэлт гэж ойлгодог байна. За дараагийн тайлбарлах ойлголт нь болохоор мөрдөн байцаагч энгийнээр тайлбарлах юм бол яллагдагчаар өөрөө татах тогтоол үүссний дараа мөрдөгч яллагдагчийн хийсэн үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн өрөө шинжүүдийг хангаж гинүү гэдэг дээр бүхий л өрөө нотлох баримтуудыг цуглуулад хангах үндсэлтэй байна гэж үзэх юм бол тэрийг шүүхэд шилжүүлдэг ба. Хэргийн талаар нотлох баримтуудыг цуглуулад тэрийг шүүхэд шилжүүлэх хүртэл процессыг
өртөн байцаалт нээлттэй байгаа. Дараагийн асуултын хувьд бол хуулийн сургуулийн оюутнууд эсвэл хуулиар сурах гэж байгаа сурагчдад заавал унших гэж боддог номнууд юу вэ гэсэн асуулт байна. За энэ асуултыг би хоёр хэсэг болгон хариулъя гэж бодож байна. За эхний хэсэгт бол хуулийн сургуулийн оюутнууд ямар номнуудыг уншсан байх шаардлага гэдэгт тайлбар өгье. Хоёр дахь хэсгээр болохоор сурагч нар хуулийн сургуульд орё гэсэн бодолтой байгаа сурагч нарт одоо ямар ном унших нь зүйтэй вэ гэдэг талаар тайлбарлая гэж бодлоо. За эхний хэсэгт бол хуулийн сургуульд орж ирээд хуулийн сургуулийн оюутнууд эхлээд онлайн хичээлүүдийг үздэг. Дараагаас нь эхлээд салбар эрх зүйн өөрөө ерөнхий ангиудыг үздэг. Тэгээд тусгай ангиудыг үзнэ, процессын эрх зүйг үзнэ. За холбогдох гэр бүлийн эрх зүй, хуульчийн ёс зүй, нийгмийн хамгааллын эрх зүй гэх мэт хичээлүүдийг үздэг. Тэгэхээр тухайн хичээл дээр хамгийн чухал гэсэн 1-2 номнуудыг заавал унших ёстой. Тэр заавал унших ёстой номнуудыг уншсанараа эрх зүйн ойлголтын талаар бүрэн системтэй мэдлэг олж авахд тус болдог гэсэн үг. Чухал гэсэн номнуудыг маш сайн унших одоо шаардлагатай гэж зөвлөмөр байна. Хоёр дахь хэсэгт болохоор сурагч нар ямар ном уншвал дээр вэ гэхээр заавал хуулийн ном бол унших шаардлагагүй гэж үзсэн байна. Яагаад гэвэл хууль сурахаас өмнө хууль өөр одоо дэвсгэр болсон нийгэм гэдэг ойлголтын талаар маш сайн ойлгож авсан байх шаардлага. Нийгмийн шинжлэх ухааны номнуудыг бол маш сайн уншиж ойлгох хэрэгтэй. Тэгээ миний санал болгох ном бол Буян багшийн бичсэн нийгмийн тухай мэдлэг цэнхэр номыг бол маш сайн ойлгож авах юм бол хуулийн сургуульд орж ирээд хуулийн одоо онлайн хичээлүүд өөр бусад хичээлүүдийг үзэхэд бол хэлбэр болно. Дараагийн асуултын хувьд бол бакалавра төгсөөд шууд мастерт суралцсан дээр үү эсвэл ажиллаж байгаа суралцах уу гэдэг асуулт байна. Энэ асуултын хувьд бол мастерт шууд суралцах, ажиллаж байгаа суралцах хоёр маань өөр өөрсдийн гэсэн давуу талтай гэж бодож байна. Жишээлбэл ажиллаж байгаад суралцах юм бол практик туршлага их цуглуулсан байгаа учраас практик туршлагч нь тэр мастер суралцахад их төхөн байх болов уу гэж бодож байна. Харин төгсөөс шууд одоо мастерт суралцсан давуу тал оюун санааны хувьд идэвхтэй байгаа хугацаанд тэр шууд мастер суралцах юм бол илүү их давуу талтай байж болох юм гэж би бодож байна. За сүүлийн асуултын хувьд бол бакалавра төгсөөд хатагшаа явах сургуулийн талаар зөвлөгөө өгөөч гэсэн байна. Би Мөнхийн хууль зүйн сургууль сурдаг болохоор Мөнхийн хууль зүйн сургуульд ямар боломж болцоо байдаг талаар яриа гэж бодож байна. Мөнхийн хууль зүйн сургууль нь Япон, Солонгос, Хятад, Орос, Герман гэх улсууд ихтэй сургуулиудтай хамтын ажиллагаатай байдаг. Тэр сургуулаа төгснөхийн дараа эдгээр улсууд руу мастер суралцах бол бүрэн боломжтой байгаа. За жишээлх юм бол Японы их сургуульд суралцдаг оюутнууд маань Япон улсын Нагоягийн их сургууль өсөөд 2 жилийн хугацаанд мастер суралцах боломжтой байдаг. Энэ дээр бас нэг зүйл нэмхийг хүсэж байгаа зүйл нь юу вэ гэхээр хүсэж байгаа өөрөө ямар сургуульд өөрөө суралцах боломжтой. Яагаад гэхээр тухайн өөрөө хүсэж байгаа сургуулийнхаа вебсайт руу ороод суралцахад ямар материалуудыг бүрдүүлэх вэ гэдгийг судлаад тэр улс руу өөрийнхөө материалыг илгээхэд суралцах боломж нэгдэх болно. За ингээд энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Дараагийн дугаараар биднээс асуух асуултаа манай Instagram хаяг болон энэхүү бичлэгний дор комент хэсэгт үлдээгээрэй. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.